За өнөөдөр бид бүхэн бас энэ Сонгоны хархан дүүргийн 29 дугаар хороо 23 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр одоо нийтийн эзэмшлийн гудамж зам талбайг чөлөөлөх тогтцол бүтээн байгуулалтын ажлуудын одоо явцтай танилцаж одоо ажил зохион байгуулж явж байна. За одоогоор бол би энэ 29 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр байна. За 29 дугаар хороо маань одоо зүүн талаараа Улаанбаатар хотын үрийн одоо хамгаалтын далан шуудуу одоо гол далан байрласан ийм одоо байршилтай. Яг өнөөдрийн байдлаар бол энэ 29 дугаар хорооны далангийн одоо хог хаягдал бол нэлээдгүй одоо их үүссэн байгаа учраас бид нар нийслэлийн геодез усны барилга байгууламжийн газарт энэ лаг хагшаасыг цэвэрлэх талаар бас саналаа хөрвүүлж ажиллаж байна. За дүүргийн зүгээс бол энэ одоо сувг далангуудын ахуйн хог хаягдлуудыг бол цэвэрлэхээр хороо тус бүр дээр бол одоо иргэдийн бүлгийг гаргаж ажиллаулж байна. За тэгээд өнөөдөр мөн одоо бид бүхэн өнгөрсөн жилүүдэд хийгдсэн дуусаагүй одоо хөрөнгө оруулалт одоо тогтцолтын ажлуудтай явцтай бас танилцж байна. Энэ хүрээндээ бас 29 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр 2024 онд баригдсан одоо явган зам, дугуйн замын одоо энэ тогтцолтын ажлыг одоо үргэлжлүүлэх юм одоо зураг төсвийг боловсруулахаар одоо холбогдох албаны хүмүүстэйг бас ажиллаж байна. За энэ дугуйн зам 2024 оны дүүргийн орон нутгийн төсвөөр хийгдсэн ийм одоо бүтээн байгуулалтын ажил. За иргэдийн зүгээс бол энэ сувг далангийн одоо энэ дугуйн замын одоо ажил дээр бол их одоо сайн одоо нааштай сайн одоо дэмжиж ажиллаж байгаа. Өнгөрсөн жил энэ дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн энэ одоо дугуйн замын ажил шүү дээ, тийм ээ. За тэгээд энэ миний авсан мэдээлэлээр энэ үерийн далан маань 1-р хорооллын одоо өнөр хорооллын төв замаас хулаад хоошоогоо үйлдвэрчний эвлийн гудам хүртэл 1 км орчим одоо ийм далан байгаа гэсэн ийм мэдээлэл манай холбогдох албаныхаа өгсөн. Тэгээд өнгөрсөн жилийн 24 оны хөрөнгө оруулалтын ажлаар бол нэг 300 орчим метр одоо дугуйн зам явгууны замыг тогтчулсан. Тэгээд энэ жил бид нэр бас энэ дээр тогтцолтын ажлыг үргэлжлүүлэе гэж байгаа тийм ээ. Энэ ингээд нийт одоо энэ талхчгэр компанийн нааганд бол энэ хойшоо харж байгаа нэг явгууны гүүр байгаа. Тэр хүртэл энэ явгууны зам маань дугуйн замтай төлөвлөгдсөн. Өнгөрсөн жил хийгдээд өнгөрсөн намар хүлээж авсан юм. Тэгээ цаашдаа бол яг энэ орон нутгийн хөгжлийн сангийнхаа хөрөнгөөр цааш нэгээ тулгаад хийчээ гэдэг ийм саналтай одоо өмнөх хорооны хүнсний дарагтаа бас тухайд ярьж ирсэн. Энэ зам чинь ингээд үйлдвэрчний эвлийн гудамжнаас ахуулаад наашаага ингээд 1 км-ийн зам радиустай яваад одоо энэ хар хорны хажуу талын далангийн төв одоо гүүр хүртэл 1 км яваад эндээсээ цаашаа үргэлжлээд нөгөө өнгөрсөн онуудад хийсэн 1-р хорооллын нөгөө дугуйн замуудтай нийлж ийм одоо боломжтой тийм ээ. Боломжтой. Тий. 1-р хорооллын дугуйн замдаа урдуур ингээд нийлж боломжтой. Ийшээгээ бол одоо нөгөө үйлдвэрчний эвлийн гудамжлага шууд яваад орчих боломжтой. Эндээсээ цааш одоо бидний хүлээгж байгаагаар бол 600 гаруй метр одоо ийм зам хийгдэх шаардлагатай байна. Энэс яг энэ талдаа нөгөө далангийн байгууламжтай учраас энэ хашлах хайсыг бас давхар хийж гисэн юм байна. Энд чинь ямар аж ахуй нэгжүүд байгаа даа вэ? Одоо сүү үзэр компани, Захир Жэм инженерчл гэсэн хүнсний үйлдвэрлэлийн 3 компани байна. За. Энэ төсөл дээр болохоор хамгийн цаалын төсөл дээр болохоор хувийн ажил хийж байгаа. Энэ бол энэ замыг энэ цаашаа удирдах ямар нэгэн юу ч газрын тогтолцоо болсон Энэ манай энэ бас үндэсний том дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа энэ том аж ахуй нэгжүүд маань бас энэ нийгмийн хариуцлагын хүрээнд энэ гадна одоо хашаа хайсаа янзлах авц зогсоолоо одоо зориултын дагуу стандартын дагуу тогтчуулах юм одоо шаардлагатай байгаа юм аа. Одоо манай энэ Сонгоны хайрхан дүүрэгч нэг онцлогын томоохон одоо гурил сүү махны тийм ээ хүнсний чиглэлийн энэ том аж ахуй нэгжүүд ихээр байдаг. Гэсэн хэдий ч одоо хашаан доторх одоо тогтцолтоо хийхээс биш яг дүүргийн одоо өнгө үзэмж дүүргийн иргэдэд зориулсан гудамж талбай гадна орчноо одоо сайжруулах чиглэлээр тогтцолтын ажлууд ерөөсөө хийдэггүй. За энэ манай иргэдийн бүлгийнхэн энэ хурсан хог хаягдлыг бас цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ захиалагчийн албанаас энийг бас экскаватороор цэвэрлүүлэх ажлыг хийлгэж энэ мод бутны доотлыг цэвэрлүүлээд хэлэхгүй бол яг ингээ улаан гараараа эднес чинь бас
том төвөр хогийг авахуулаад доотх нөгөө үндсэн лаг агшаасын захиалагчийн албаны жижиг хэсгээ оруулж ирж агшаасын юуны геодез усны барилга боломжийн хийх юм байна. Одоо жишээлбэл ингээд бороо орлоо бол энэ буруус ингээд тэг болоод энд ингээд үерийн асуудал үүсгэн шүү дээ. Энд чинь яг одоо юу шүү дээ. Нөгөө жинхэнэ урсгал ус шиг ингээд хогийг авчраг өгнөлчдөг. Тэгээд нөгөө даланчин хайлах асуудал ч үүсээд байгаа шүү дээ. За. За энэ бараг тариач. нэг хөл дараа энэ нөгөө талах чихэр компани үндсэн хашаан тийм ээ. Тийм үнэхээр ашиг. Тий. Энэ Тий. Одоо ингээд аж ахуйн нэгжийн хашааны одоо яруулаар дүүрэн хогцсон байгаа байхгүй. Бид нэр одоо ингээд дүүргийн зүгээс нийслэлийн зүгээс мэдээлэл өгөөд ямар ч одоо ажил зохион байгуулдаг. Хогоо цэвэрлэдэг тийм ээ. За энэ шүү дээ одоо наараа. Ингээд бас энэ байгууллагын компани сүү хувьцаат компани ордог орц тийм ээ. Тэгээд яг энэ байгууламжийнхаа үе таалгаа ингээд цэвэрлэдэг үү. Он удаан жил хайсан хаяг хаягдaltaй. Тэгээ энэгээр нь дандаа одоо энэ 10 жилийн хүүхдүүд иргэд тийм ээ. Сургууль цэцэрлэгтээ явдаг ийм байдалтай. Ерөөсөө энэ аж ахуйн нэгжүүдийн бас хариуцлагын асуудал энд ерөөсөө алдагдаад байгаа байхгүй. Газар эзэмших эрхийн одоо гэрээн дээр тугаан дарга нийтийн эзэмшлийн гудамж талбайгаа бас цэвэрлэх арчлалт хамгаалтыг хийх юм үүрэгтэй үстэй тийм ээ. Үүрэгтэй. Гэрээний газар эзэмших эрхийн гэрчлийн үүрэгтэй. Ойрын орчмын 50 м-ээр цэвэрлэгээ хийх ногоо байгууламжтай болгох хүсэлтэй хариуцлага. За энэ байгууллагуудад алтан мэдээллийг өгье. Хугацаатай мэдээлэл өгье баяр дарга. За. Тугаан дарга тэр нөгөө газрын гэрээнийх нь заалтуудын үндслийг гаргаж өгөөд тэгээ мэдээллийг өгье. Тэгвэл дарга энэ дээр ингэчмээр юм шүү. Нөгөө шаны дугуун зам явган замын чи асуудал шүү дээ. Яваад энэ хэсэг дээр нэлээд юм өргөн болоод ирчихэж байгаа. Энд магадгүй нэг жижигхэн нэг тийм Амралтын тийм ээ сүүдөр сарвчтай. тийм тэр зураг төсвөн дээр тэгж оруулъя. Хөчлөлтөн дээр Тэгээ. Том хог хаягдлуудын хэдүүлээ дэд үтсийн албаараа бүгдийг цэвэрлүүлээд тэгээд эндээс гарсан суул шороонуудаараа энэ газараа тэгшлэх ийм ажлаа хийлгүүлээ. За энэ хөл таа. Тэгээд чи нөгөө төлөлтөө хэлцээхэнтэй ярьж хагаад нөгөө зураг төсвөн дээр нь энэ дээр нь жаахан өөрчлөлт оруулад нэмэлт төсөв гаргуулж хагаад дугуун замтай явж хагаад эндээ нөгөө амралтыг нэм жижиг амралтын бүстэй тийм ээ. Ийм байдлаар хэдүүлээ зураг төсвийг өөрчлүүлье. За